бүлэг Симонд болсон найр. Битанаас гаралтай Симон Есүсийн дагалдагч гэж тооцогдож байлаа. Тэрээр нээлттэйгээр Христийг дагаж буй хүмүүстэй нийлдэг гэж зарладаг цөөхөн фарисеучуудын нэг байв. Тэрээр Есүсийг багшаа гэж хүлээн зөвшөөрсөн буюу Месиа байх гэж найдсан боловч Есүсийг хараахан аврагч хэмээн хүлээн зөвшөөрөөгүй аж. Симоны зан чанар өөрчлөгдөөгүй, түүний амьдралын зарчмууд засагдаагүй байлаа. Симон уйман өвчнөөсөө салсан ба энэ нь түүнийг Есүс рүү татсан юмсанж. Тэрээр Христийг сүүлийн үедээ Битанд ирэхэд энэхүү талархлаа илэрхийлэх гэж аврагч болон түүний дагалдагч нарт зориулж найр хийжээ. Найрт олон юудэчүүд цугларчээ. Тэр үед Иерусалимд хүмүүс маш их баяр баясгалд автсан байв. Христ болон түүний гүйцэтгэж буй ажил үйлс олонний анхаарлыг урьд урдынхаасаа илүү татаж байлаа. Цугларгасад Христийн хөдлөх бүрийг ажиглаж байсан ч ганц нэг хүн түүнд таагүй нүдээр харсаар байв. Аврагч маань Битанд ердөө дээгүүр өнгөрөх баяр болохоос 6 хоногийн өмнө иржээ. Урдын заншил ёсоороо Лазарынд буудаллаж амрахыг хүсэж байв. Битанаар дайрж өнгөрч буй аялагчид түүнийг Иерусалим руу явж байна гэдэг мэдээг тараажээ. Тэнд цугларсан хүмүүсийн зүрх сэтгэл маш их өөдрөг байв. Битан руу цовж буй хүмүүсийн зарим нь Есүст хайртай та, зарим нь үхлээс дахин амьлсан хүнийг үзэж сониуч зандаа хөтлөгдсөн. Олон хүмүүс Лазарыг үхлийн дараагаар юуг мэдэрсэн талаар юр бусын гайхамшигтай зүйлсийг хэлэх байх гэж хүлээж байлаа. Гэвч тэд Лазарыг юр бусын сонин юм юу ч яриагүйд нь гайхаж байв. Лазарт хэлж ярих сонин хачин зүйлс байгаагүй. Бичээст үхэгсэд юу ч мэддэггүй аж. Тэдний хайр, хорсол, атаа чөтөө хэдийгээр мөхөж нартад хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бүлгөө. Номлогчийн үгс 9:5-6 гэж өгүүлсэн байдаг. Гэвч Лазар Христийн үйл ажиллагаануудын талаар гайхалтай гэрчлэлүүдийг хуваалцаж байлаа. Чухамдаа ийм л зорилгын тулд түүнийг дахин амьлуулсан билээ. Есүс бол Бурхны хүү мөн гэж Лазар тунч итгэлтэй хүч чадалтайгаар тунхаглав. Битанд очоод ирсэн хүмүүсийн яриа Иерусалимынхны зүрх сэтгэлийг бүр ч их догдлуулж эхлэв. Хүн бүрэл Есүсийг үзэж үгийг нь сонсохыг хүсжээ. Лазар түүнтэй хамт Иерусалимд ирдэг болов уу? Энэ иш үзүүлэгч дээгүүр өнгөрөх баяраар ханаар өргөмжлөгдөх болов уу хэмээн асууж лавлаж байлаа. Тахилчид болон удирдагчид ард түмэнд үзүүлэх нөлөө нь багасж байгаад улам бүр бухимдаж Христийг эсэргүүцэж үрд мөхөд замаас залбилах боломжийг тесэн ядан хүлээж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр байсан ба тахилчид болон ахлагчид Христийг Иерусалимд ирэхгүй болчихъя гэж айх боллоо. Урд өмнө алах гэсэн төлөвлөгөөг нь удаа дараа нурааж байсан. Болохоор энэ удаа бас л санаа бодлыг нь мэдчихэд Иерусалимд ирэхээ байчихуу гэж төгсцгээж эхлэв. Тэд санаа зовж байгаагаа дарахыг оролдовч нэг л болж өгөхгүй болохоор тэрээр баярт ирэх болов юу гэж бодож байна гэж бие биенээсээ асууж байлаа. Ахлах тахилчид фарисеучуудын зөвлөлийг дахин хуралдуулав. Лазарыг дахин амьсны дараа хүмүүс Христийг улам их хайрлах болсон тул түүнийг одоо олонний өмнө баримтлах нь нэн осолтой байлаа. Ийм ч учраас Юудын удирдагчид түүнийг нууцаар баримжилж нэг их сүр дулаан бололгүй сэм шүүхээр шидэв. Тэдгээр түүнийг буруутгасан тухай шийдвэр тодорхой болох үед ард түмний санал бодол өөрчлөгдөж тэдний талд орно хэмээн удирдагчид тооцоолжээ. Тэд Есүсийг ийм замаар алхаар тохиржээ. Гэхдээ Лазарыг эсэн мэнд байгаа цагт тахилчид шашны багш нарын үйлдэл аюулд орох боломжтой байлаа. Есүс хэлсэн үгээр дамжуулан булшинд ороод 4 хонсон хүн бүхэн дахин амьдарсаар байгаа тохиолдолд эрт орой хизээ нэгэн цагт нөлөөлөх, ард олонд нөлөөлөх болно. Тэр цагт ийм агуу гайхамшигыг бүтээсэн хүнийг алж игүүтгсэн удирдагчдаас ард түмэн өшөөгөө авахыг хүсэх болно. Ийм учраас Лазарыг алах нь зүйтэй гэж шийдэв. Атаа чөтөө атгах санаа бодолтой боолчлогдсон ийм хүмүүс аимшигтай үйлдэл рүү уруу татагддаг. Юудын удирдагчдын үзэн ядалт үл итгэх байдал нь хэмжээшгүй агуу их хүчний булшнаас дахин амьлуулсан хүнийг алж талахтаа хүртэл ширүүсжээ. Иерусалимд ийм төлөвлөгөө зохиогдож байх үеэр Есүс болон түүний нөхдийг Симонид болох найрт уригджээ.
Есүсийн нэг таалд түүний ачаар аюул төвчнөөсөө салсан Симон, нөгөө талд нь Есүсийн дахин амьлуулсан Лазар суужээ. Марта тэдэнд үйлчлэв. Харин Марь Есүсийн үг нэг бүрийг газар гээхгүй жигтайван сонсож байв. Есүс гим нүглийг нь нэгүслээрээ уучлан өшөөж ахыг нь дахин амьлуулсанд Марь тун их баярлаж байсан билээ. Үхэх цаг ойртож байна хэмээн Есүсийн яриаг Марь сонсоод түүнд хайртай учир сэтгэл нь умирч уй гашуу төрөхөд түүнд онцгой их хүндэтгэл үзүүлэх хүсэлтэд автав. Тэрбээр хуваасаа асар их хөрөнгөний золиос гарган Есүсийн бид түрхэх гүлтгэн савтай өндөр үнэтэй ариун үнэрт тостой худалдан авав. Гэтэл тухайн үед хүмүүс Есүсийг мөтгөн хаанаар үргэлжлэгдэнэ гэцгээж байлаа. Марь уй гашуу баяр хөөрөөр солигдож эзэн дөөрөө хамгийн түрүүнд хүндэтгэл үзүүлэх юмсан гэсэн хүсэл нь бадарчээ. Ингээд саваа хадгалж Есүсийн толгой болон хөл дээр анхлан мөнөрт тос асгав. Тэгээд асгаран нулимсаа арчиж чадалгүй бүхэж хөлийг нь нулимсаараа норгож аврагчийн хөлийг намарсан урт усээрээ арчив. Марь энэ бүхнийг хүнд мэдэгдэж олонний анхаарал татахгүй байхыг хичээж байлаа. Түүний үйлдэл цугларсан олонний өмнө мэдэгдэхгүй өнгөрч болох байтал өнөөх тосны анхлан мөнөр өрөөгөөр нэг тарж түүний үйлдэлийг цугларсан бүхэнд тодорхой болгожээ. Юдас энэ бүхнийг ихэд дургуутсан байдлаар харж байв. Тэрээр Христийг энэ талаар юу гэж хэлхийг нь хүлээхэн оронд ойр тойрныхоо хүмүүст ийм их зардал гаргаж байгааг буруутгасан үгс шивнэж Христийн үргүй зардлыг буруутгахгүй байгааг цэмлэнгүй байв. Тэрээр цугларсан хүмүүсийн дэмжлэгийг авч тэд нарыг дургуутслаа илэрхийлэхэд чадварлагаар удирдаж байжээ. Юдас шавнырын сангийн нэрв аж тэрээр өөрийн хувийн хэрэгцээнд зориулан нууцаар хумсалдаг байсан тул тэдний сан хүмрэг тарчиг хоол хүнсний мөнгөн сан болж хувирсан байлаа. Юдас гартаа дайралтсан болгоныг мөнгөний хайрцагтаа хийж авдаг байлаа. Мөнгөний ууд ядууст туслахад ихэвчлэн хэрэглэгддэг байсан аж. Хүмүүс Юдаст чухал гэж тооцогдоогүй зүйлсийг худалдаж авах үед яах гэж ингэж дэмий юмд мөнгө үрж байдаг юм бэ? Тэрний одонд ядуусын тусын тулд миний үрч яваа энэ хайрцагт мөнгөө хийгээд байвал дээргүй юу гэдэг байжээ. Марийн саяын энэ явдал түүний хувиа бодсон зан хөдөлгөж Юдасыг ичгэвтер байдалд оруулав. Түүний бэлэгт дургуутсаж байгаагаа зөвтгөх аятай боломжийг сурсан зангаараа овжин ашиглаж дагалдагч нараас энэ анхлан үнэрт тосыг 300 денараар зараад мөнгийг нь ядуус тарааж өгөхгүй яасан юм бэ? Тэрээр ийм хэлэхдээ ядуусын төлөө санаа тавьсан хэрэг огт биш бөгөөд хулгайч хүн тул өөрөө түүнийг нь авч хайрцагтай хийх гэсэн санаа байжээ. Тэрээр ядуусыг өргөддөг хүн биш. Хэрэв Марь анхлан үнэрт тосоо зараад мөнгийг нь түүнд өгсөн бол тэр мөнгнөөс ядуусын гар дээр юу ч очихгүй байлаа. Юдас өөрийгөө өөрийн ажил гүйцэтгэх аргыг их өндрөөр үнэлдэг байлаа. Тэрбээр нервийн хувьд өөрийгөө бусад дагалдагч нараас ихээхэн давуу гэж тооцохдвол бусд нь ч ингэж бодоосой гэж хүсдэг байлаа. Тэгээд ч бусдын итгэлийг олж тэдэнд хүчтэй нөлөөлөх болжээ. Ядууст хайртай гих түүний хуурмаг явдал нь тэднийг төөрөгдүүлж нэрээ энэ Марь юу хийж байна гэсэн атгаг сэтгэл төрүүлэхэд хүргэжээ. Зочдын дунд юунд ингэж дэмээ юмд их мөнгө өрнө вэ? Зараад мөнгийг нь ядууст өгч болно шүү дээ гэсэн шивнээ арай гарлаа. Марь энэ буруутгасан үгийг сонсоод зүрхэн түгшээд явчихав. Дэмий юмд зарлаг гаргалаа гэж их чинь аашлах болов. Багш нь ч гэсэн үргэлгэн байдлыг нь зэмлэж мэднэ гэж бодов. Тэгээд үүнийгээ зөвтгөж хамгаалсан ч үгүй. Буруу гэж уучлалт гуйсан ч үгүй. Би зайлан холдъё гэж шийдэж байтал түүнийг орхи. Та нар юунд түнд төвөг удна вэ гэж Есүс хэлж байгааг дуулдав. Марийг санаа зовон сандарч твдэж буйг Есүс харсан байв. Марь анхлан үнэрт тос асар их үнээр худалдан авсан гэм нүгэлдээ гэмшиж буйгаа илэрхийлсэн хэрэг гэдгийг тэрбээр мэдэж байсан учраас Марийг тайвшруулав. Есүс хүмүүсийн энэ буруутгаж буй хүннэнийг дарж тэр надад сайныг үлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй биен дээр
минь үнэртнийг цутгаснараа намайг оршуулганд бэлтгэж байгаа юм гэж хэлв. Аврагчийн амьгүй цогцост хүрэх гэж авсан тосоо майр түүнийг амьд сэрүүн ахуйд биен дээр нь түрхлээ. Булшинд орсон байхад нь түрхсэн бол энэ анхлан мөнөр булшин дотор л тархана. Майрын итгэл хайрын баталгааг мэдэрсэн Есүс энэ бэлэгтэнд тун их баярлав. Ариматаас ирсэн Йосеф, Никодом хоёр гэхэд л аврагчаа амьд байхад нь хайрын бэлэг өгч чадаагүй. Тэд түүнийг нас барсан хойно хөрц хөшсөн цогцос дээр үнэтэй бэлгээ авч очиж гашуун нулимсаа урсгаж байсан юм. Анхлан мөнөртөн авчирсан бүсгүйчүүл Христ дахин амьлсан учир ариун үнэртнийг дэмий түүний цогцос дээр цацсан байсан. Майр аврагчдаа хайр хүндэтгэлээ илэрхийлж булшинд ороход нь гүйцэтгэх зан үйлийг амьтад нь гүйцэтгэж түүнийг нас барахаас нь өмнө тасалсан билээ. Агуу сорилтын шөнө болоход тэрбээр өөрийнх нь ачаар гим нүглээс аврагдаж мөнх амьдралыг хүлээн авах хүмүүсийн хайр хүндэтгэлийн баталгаа болсон дээрх үйл явдлыг дурсасаар явсан билээ. Одоо ч гэсэн олон хүн нас барсан хүмүүстээр хамгийн үнэтэй бэлгээ авчирдаг. Тэд хөшсөн цогцсных нь өмнө зогсоод хайрын үгийг хэлдэг. Хайртай, үнэнч, хүндэтгдэг байсан гэд өнөөх хүн нь үзэгч үгүй, сонсогч үгүй болсон хойно нь хэлдэг. Санаа сэтгэл нь зөвхөрсөн, ядаж зүдэрсэн үед нь бусдын бүлээн дулаан үгээр гачигдаж байхад нь сонсоод үнэхээр сэтгэл зүрхээрээ түүнийг хүлээн авч баяр хөөр болж чадах тэрэл цагт нь энэ сайн сайхан үгээ хэлсэн бол мөн ч үн цэнтэй анхлан мөнөртэй байхсан. Майр хайраар удирдуулан хийсэн тэрхүү үйлдэлийнхээ утга учирыг гүйцэд сайн ойлгоогүй. Тиймээс өөрийг нь шүүмжлэн зэмлсэн хүмүүст тайлбар хийж чадаагүй. Есүс яагаад чухамхүү энэ үед анхлан мөнөрт тос түрхсэнийг тайлбарлаж чадаагүй билээ. Ариун сүнс түүний бүх үйлдэлийг төлөвлөж майрч түүнтэй заавар удирдамжийг нь дагжээ. Ариун сүнсний нөлөөг тайлбарлах шаардлагагүй байдаг. Үл үзэгдэж сүнсний нөлөө хүний сэтгэл оюун ухаанд үгээ хэлж зүрх сэтгэлийг шууд л үйлдэл хийхэд хүргэдэг. Тиймээс өөрөө өөрийгөө зөвтгөж байдаг. Майрын өгсөн бэлэг ямар утга учиртай байсныг Христ түүнд нээж өгчээ. Үүгээрээ Христ майрт авснаасаа илүү ихийг буцаан өгсөн юм. Энэ эмэгтэй биен дээр минь үнэртнийг цутгаснараа намайг оршуулганд бэлтгэж байгаа юм гэж хэлжээ. Гүлтгэн савтай тос хангарч анхлан мөнөр гэрээр дүрэн тархсан шиг Христ үхэх бие цогцоороо зовж шаналх ёстой байлаа. Гэхдээ тэрбээр дараа нь булшнаасаа босож ирнэ. Ингээд түүний амьдруулагч ариун үнэр газар дэлхийд дүүрэн тархана. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө бурханд анхлан мөнөр өргөл ба дахил болгон өргөсний адил хайр дотор яв. Есеф 5:2. Үннээр би та нарт хэлээ, энэхүү сайн мэдээ бүх дэлхий хааж тунхаглагдсан. Энэ эмэгтэйг дурсаж түүний үйлс яригдах болно гэж Христ хэлжээ. Авралын сайн мэдээ дэлхий дахинд заавалчгүй тархах гэсэн итгэлтэйгээр аврагч ирээдүйд урьдчилан харан ийм хэлсэн билээ. Сайн мэдээ төгсээр байгаа тохиолдолд майрын бэлэг ариун үнрээ тарааж түүний сайтар бодож тунгаагаагүй үйлдэл хүмүүсийн зүрх сэтгэлд ивэл болох болно. Хаант улс мандаж буурсаар байх болно. Хаад ноёд эзэн хаадын нэрс хүмүүсийн ойн тоноос уул мөргүй мартагдан арилгах болно. Дэлхийн төгсгөл хүртэл энэхүү хагарахай гүлтгэн сав гим нүгэлд автагдсан хүмүүн төрлөختнийг бурхан хэмжээшгүйгээр хайрлсан болохыг өгүүлсээр байх болно. Майрын үйлдэл Юдасын хийх гэж байсан үйл ажлаас тис ондоо байсан билээ. Дагалдагч нарын сэтгэлд буруутгал бузар муу бодлын үрийг суулгасан хүнд Христ ямар үнэтэй хатуу сургамжийг өгч болох байсан бэ? Майрыг зэмлэн буруу шааж буй хүнийг хэрхэн шударгаар буруутгаж зэмлэж болох байсан гэж бодно. Хүн бүрийн зүрх сэтгэлийн сэдлийг мэддэг биднийг үйлдэл бүрийг мэддэг нэгэн Юдасын амьдралын бараан хуудсуудыг найранд ирсэн бүх хүний өмнө уудлан дэлгэж чадах байлаа. Юдас худлаа ярддаг, хурам эхэлдэг, урваж хөөрөвдөг, ядууст тусдын болохоор олон түмний өгсөн мөнгийг хувьдаа завшдгийг Христ нэг нэгэнгүү илчилж
болох байв. Христ Юдасын бэлэвсэн эхнэр өнчин хүүхэд хөлсний зарц нарын хаяхан хавчдаг байсан нь болохыг нь дэлгвэл олон түмэн түүнийг үзэн ядаж эсэргүүцэх байлаа. Гэхдээ Есүс Юдасыг илчилсэн бол энэ нь түүнд урван тэрслэх шалтак болох байлаа. Хэрэв тийм байсан бол хулгай зэлхий хийсэн нь илчлэгдсэн ч гэсэн Юдас хүмүүсийн болон дагалдагч нарынхаа дотор хүртэл дэмжлэг авт болох байв. Аврагч түүнийг зэмлсэнгүй ингэснээрээ түүнийг урван тэрслэх шалтгаантай байх боломжийг олгоогүй билээ. Гэтэл Есүс Юдас руу ихслэн харах үед түүнд хоёр нүрт худалж болох бузар муу өөртөө итгэсэн зан чанарыг нь таньж мэдсэн болохоо мэдрүүлв. Хүмүүст ихээхэн зэмлүүлж байсан Мариагийн явдлыг саашааснараа Христ Юдаг буруутгасан юм. Аврагч ер нь Юдасыг хизээж ил тод шууд буруушаан зэмлэж байсангүй. Энэ удаа Юдаст өгсөн зэмлэл нь зүрх сэтгэлийг нь өвтгсөн байлаа. Тиймээс тэрээр Есүст өшөрхөж хонзон санав. Тэгээд найрнаас гарч шууд явсаар тэргүүн тахилчийн ордонд очжээ. Энэ үед тэнд зөвлөл хуралдаж байв. Юдас Есүсээс урвж түүнийг тэдний гарт өгье гэж хэлжээ. Ахлах тахилчид туйлын их баярлав. Израилийн удирдагчид Христийг өөрийн аврагчаа гэж хүлээн зөвшөөрөх давуу боломжийг хүлээн авсан байсан. Үүний тулд тэд ямар ч үн төлбөр мөнгө төлөх шаардлагагүй байв. Гэтэл тэд асар их хязгааргүй хайр инэрлийн сэтгэлээр өгсөн үнэт бэлгийг үл ошов. Алтнаас үнэтэй авралыг хүлээж авахаас тэд татгалзаж, харин тэд эзнийг 30 мөнгөн зоосоор худалдаж авав. Юдас сувдаг шунхаа зүрх сэтгэлдээ хэд ихээр автагдсанаар бүхий л сайн сайхан зан чанар болгоно нь шахагдан зайлуулагджээ. Тэрээр Есүст авчирсан хүмүүсийн бэлэгт атаархаж байв. Аврагчид хаад ноёд шиг их бэлэгсэлт авч байна гэж атаархахдаа зүрх нь зогсох шахав. Тэрээр эзэндээ гүлтгэн савтай анхлан мөнөрт тосны үнд ч хүрэхгүй зоосоор худалдагджээ. Дагалдагчид Юдас шиг хүмүүс биш байлаа. Тэд Есүсийн агуу өндөрт өргөмжлөгдсөн зан чанарыг нь таньж мэдэхгүй ч гэсэн аврагчийг хайрладаг байв. Хэрвээ тэд Есүст өөрийнх нь шиг төлөө хийсэн зүйлсийн учир холбогдлыг ойлгож байсан бол түнд ямар ч бэлэг авчирсан тэдгээр нь хийдимий зарлага биш юм гэдгийг ойлгох байсан билээ. Есүсийн тухай юу ч мэдэхгүй дорны мэргэд хүртэл түүнийг хайр хүндэтгэл хүлээх учиртай гэдгийг хинээс ч илүү ойлгож байв. Тэд аврагчийг бүр багт нь үлгэтэй байхад нь үнэт бэлэг авчран өмнө нь мэхийн барьсан юм. Христ зүрх сэтгэлээсээ мэдрэн хийж гүйцэтгэж буй үйлсийг ихэд үнэлдэг. Өөрт нь сайныг үлдэж буй хүн бүрийг ямагт тэнгэрлэг илдэг зөөлөн байдлаар ивэж байдаг. Тэрээр бяцхан хүүхдүүдийн гараараа цэцэг тастаж авсан цэцгээ хайр хүндэтгэлээ илэрхийлэн өгөх үед авахаас татгалзаж байгаагүй. Тэдний өгсөн бэлгийг хүлээн аваад ивэлээ бэлэглэж амийн номд нэрийг нь бичдэг. Есүсийг анхлан тосоор тосолсон Марийн үйлдэлийг ариун бичээст онцолсноороо түүнийг бусад майруудаас онцолсон байдаг. Есүсийг хайрлаж хүндэтгэж буй үйлдэл бол түүнийг Бурхны хүү мөн гэж итгэж байгаагийн баталгаа болдог. Эмэгтэй хүн Христэд жинхэнэ үнэнчээр итгэж найдаж байгаагаа гэрчлэн харуулахын тулд сайн үйлсээрээ гэрчлэгдсэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн танихгүй хүмүүст зочломтгой байж ариун хүмүүсийн хөлийг угаасан зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба альва сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай гэж ариун сүнс өгүүлсэн байдаг. Эзний хүслийг биелүүлэх гэж чин сэтгэлээсээ хичээн зүтгэсэнд нь Христ майрд учиргүй их баярлаж байлаа. Дагалдагч нарынхаа ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй байсан тийм чин сэтгэлийн цэвэр ариун хараа илэрхийлсэн учраас Есүс түүний үйлчлэлийг хүлээн авсан. Эзэнд үйлчлэх гэсэн Марийн зүрх сэтгэл Есүст ертөнцийн хамгийн үнэт анхлан үнэрт тоосноос ч илүү чухал байсан юм. Энэ нь Есүсийг дэлхийн аврагч хэмээн хүлээн зөвшөөрсний баталгаа байлаа. Христийг хайрладаг хайр нь түүнийг ийм үйлдэл хийхэд нөлөөлсөн.
Аврагчийн юутай ч зөвлөшгүй төгс зан чанар түүний сэтгэлийг бүрэн эзэмджээ. Энэ анхлан тосон зүрх сэтгэлээ бүрэн зориулж байгаагийн болон түүний сэтгэлийг бэлхааж байсан Тэнгэрийн ивэл урсан халин асгарч байгаагийн илэрхийлэл байсан юм. Майрын үйлдэл дагалдагч нарт Есүст хайртай болохоороо үйлдэлээрээ харуулах нь чухал болохыг зааж сургамж байжээ. Есүс тэдний хувьд амьдралынх нь бүх зүйл байлаа. Гэтэл тэд мөдхөн түүний оршихуйгаас холдож бас агуу их хайрынх нь хариуд баяр талархлаа шууд илэрхийлэх боломжгүй болно гэдгээ ойлгохгүй байлаа. Тэнгэрийнхний оронг орхиж хүний амьдралаар амьдарч буй Христ ямар их ганцаардаж буйг дагалдагч нар хизээч бүрэн дүүрнээр ойлгож зохистойгоор талархаж байсангүй. Хэрэг дагалдагчид Тэнгэр элч нарын нөлөөнд байсан бол тэд Есүст чин сэтгэлийн сүнслэг хайр инэрлээ илэрхийлэхэд ямар ч өргөл хандав хангалтгүй байж чадахгүй гэдгийг ойлгох байсан. Түүнийг ойр байх зур зүрх сэтгэлийн хайр инэрл талархлаа илэрхийлэхийн тулд олон зүйлсийг хийж болох байсан гэсэн гоморхол гэмшлийг тэд сүлд ойлгох байв. Есүс тэднэртэй хамт байхгүй болох үед л тэд өөрсдийгөө хончингүй хоньнууд шиг болсноо яах аргагүй мэдэрсэн. Тэд Есүсийн зүрх сэтгэлийг баясгахын тулд хайраа хэрхэн илэрхийлж болох байсныг тодорхой харж эхэлсэн. Тэд одоо Марийн бус өөрсдийгөө буруутгаж эхэлсэн. Тэд Христэд бүхнээ зориулснаас ядууст өглөг өгсөн нь илүү гэж зэмлэн буруушааж байсан үгсээ тэд эргүүлж авах боломжтой байсан ч болоосай. Тэд эзнийхээ шарахтай цогцыг загалмайнаас буулгаж авах үед зүрх шимшрэн буруутгалыг мэдэрсэн. Урд өмнө хүмүүсийн бодож байсан бодол өнөөдөр ч гэсэн тийм байсаар л байна. Христ бидний хувьд чухам хэн болохыг тун цөөхөн хүн ойлгодог. Хэрэв хүмүүс үүнийг ойлгодог бол Марийн агуу их хайр ахин дахин илэрч өгөөмрөөр анхлан тосоор тослох байсан. Тэдний үнэтэй анхлан тос дэмий хоосон зарлага гэж тооцогдохгүй байх байсан. Христэд зориулж буй юуг ч хэд үнэтэй зарлага гэж тооцох боломжгүй. Юуны төлөө өөрийгөө хит ихээр огоорч өөрийгөө хит ихээр золиослно гэсэн ойлголт байдаггүй. Юунд ингэж дэмий юмд зарлага гаргана вэ гэсэн дургуутлийн үг Есүст хүн төрлөختний төлөө зориулсан хамгийн агуу золиосыг тодорхой харуулж өгсөн. Үхэл рүүгээ явж байгаа дэлхийн гэм нүглийн төлөө өөрийгөө зориулж байгааг тэрээр олж харсан. Үүнээс арай илүү ихийг хийж чадах байсан гэж илүү ихийг хинч нэхэж чадхааргүй. Тийм л өгөөмөр хангалуун бэлгийг эзэн хүн төрлөختөнд өгөхөөр зэгсэн ажээ. Эзэн маань Есүсийг биднэрт бэлэг болгон өгснөөрөө деваажин бүхэлдэнд бэлгэлсэн юм. Дэлхийн хүний үзэл бодлын хувьд авралын төлөвлөгөө нэгүсэл эд хөрөнгийг үнэхээр утга учиргүй зарлагдаж байгаа мэт харагдана. Бид байнга биеэ огоорох өгөөмрөөр байгаа бүхний золиослох шаардлагатай нүр тулж байдаг. Христийн хэмжээшгүй их хайраар хүнийг өргөмжилж хангалуун болгох боломжийг эсэргүүцэж байгаа хүн төрлөختнийг Тэнгэрийн цэргүүд харах юм бол үлэмж их гайхах буй зай. Тэд харин хүн төрлөختнийг хараад юунд ийм их дэмий зарлага гаргана вэ хэмээн дуу алдах байх. Гэхдээ мөхөж яваад дэлхий дахны гэм нүглээс аврах үйл ажиллагаа бүрэн дүүрэн төгс төгөлдөр төгс хэрэгжих ёстой. Христийн өргөл Бурханы бүтээсэн хүн бүрийг бэлхаан дүүрэхэд хангалттай юм. Энэхүү агуу их бэлгийг зөвхөн хүлээн зөвшөөрөх хүн төрлөختний цөөхөн хэсэгт зориулагдсан гэж дутуугаар үнэлж болохгүй. Хүн бүр авралыг авах нь мэдээж боловч хүн бүр авралын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүйгээс болоод бүгдэд хангалттайгаар өгөгдсөн энэ бэлгийг дэмий зарлага болсон гэж тооцохгүй. Бурханы бэлэг бүгдэд хангалттай хүрч бүр илүү гарна. Найрын эзэн Симон Марийн бэлгийн талаар Юдасын шүүмжлэлийн нөлөөнд автан санал нэг байсан ба Есүсийн гаргаж буй үйлдэлүүдийг гайхаж Парисей хүний бардам зандаа хөтлөгдөн түүнд гомдож байв. Зочдын дундаас олон хүн Есүст эргэлзэж түүнд дургуутсаж байгааг Симон мэдэв. Тэгээд Симон амандаа хэрэв энэ хүн иш үзүүлэгч мөн байсан бол түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг нь мэдэх байсансан гэв. Христ Симоныг уян өвчнөөс салгахдаа амьдаараа үхсэн байдлаас нь аварсан билээ.
Гэтэл Симон одоо аврагчаа иш үзүүлэгч мөн гэдэгт эргэлзэж байв. Христ тэр бисгүй эсэргүүцэлгүй биедээ ойртуулсан гимнүглийг нь уучлах боломжгүй хэд их гимнүгэлтэн мэд тэр эмийг үзэн ядсангүй. Тэр эмийн гимнүгэлд автагдан уналтанд орсон болохыг нь илчилсэнгүй гэж бухимдсан учраас Симон Есүсийг ерөөсөө иш үзүүлэгч биш гэсэн бодолтой уруу татагдсан. Санаж бодсноо чөлөөтэй өвүүлдэж буй энэ эмэгтэй талаар Есүс юу ч мэдэхгүй байна. Хэрэв мэддэг байсан бол түүнийг биедээ хүргэх учиргүй хэмээн бодож байв. Гэхдээ Симон Бурхан болон Христийн тухай буруу ойлголттой байсан учраас ийм бодолд автагджээ. Бурханы хүү Бурханы хүслийн дагуу өрөвдөн хайрлаж, өшөөн уужилж, элдэг зөөлнөөр харилцах ёстой гэдгийг Симон ойлгодоггүй байв. Симон Марийн гим нүгэлдээ гимшиж байгаа үйлчлэлийг үл тоомсорлох ёстой байсан гэж үзжээ. Мари Христийн хөлийг үнсэж анхлан мөнөрт тосоо асгасан нь түүнийг хатуу болсон зүрх сэтгэлийг бухимдуулжээ. Христ иш үзүүлэгчл муу юм бол гим нүгэлтнүүдийг таньж мэднэ, тэднийг хатуугаар буруутгана гэж тэр боджээ. Түүний ил гаргаж хэлээгүй энэ үгийн хариуд аврагч Симоноо, надад чамд хэлэх юм байна. Нэгэн мөнгө зээлтүүлэгч 2 хүн өртөө байжээ. Нэг нь 500, нөгөө нь 5 динарын өртөө байв. Тэд төлөх чадваргүй тул өнөө хүн тэдний хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол Симон хариуд нь илүү өгөмрөөр хэлтрүүлэгдсэн гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд чи зөв шүлээ гэв. Давидын гим нүглийг илчилсэн Натан шиг Христ буруутгал зэмлэлээ сургаалт зөвлөлөөр тайлбарлав. Энэ нь тэр хүнд өөрөө өөрийгөө шүүн бодох боломж олгож буй хэрэг юм. Симон өөрөө энэ эмэгтэй гим нүгэл рүү уруу татсан атлаа. Одоо болохоор ад үзээд байдаг нь даанч шудраг биш байв. Есүсийн сургаалт зөвлөлөөр танилцуулсан 2 өртөн бол Симон эмэгтэйг төлөөлж байлаа. Есүс энэ түүхээр тухайн 2 хүн ялгаатай хариуцлага хүлээх ёстой гэдэг санааг заахыг хүсээгүй. Учир нь хоёулаа л эзний өмнө төлж дийлшгүй өртөө байсан юм. Харин Симон өөрийгөө Мариас илүү зөв шударга гэж үзэж байв. Гэтэл Есүс үнэндээ түүний гин буруу нь ямар их болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Симоны гим нүгэл эмэгтэй гим нүглээс хавьгүй их байсан бөгөөд үлгэрэлвэл 5 динарын хажууд буй 500 динарын өртөн мэд гин буруутай байжээ. Одоо Симон өөрийгөө огт өөрөөр харах болов. Иш үзүүлэгчдээс ч илүү том хүн Март хэрхэн хандаж буйг Симон харсан. Есүс эмэгтэйн зүрх сэтгэлээс хайр, үнэнч итгэл бишрлийг иш үзүүлэгчийн хувьд харж чадсан болохоор Симон ойлгов. Өөрөөсөө илүү их хүний дэргэд байгаагаа бодохоор Симон нүүрхийх газаргүй болтлоо ичжээ. Намайг гэрт чинь орж ирэхэд чи надад хөл угаах ус ч өгөөгүй. Харин энэ эмэгтэй миний хөлийг нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. Чи намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй намайг энд байх мөчөөс эхлээд хөлийг минь үнссээр байна гэж Христ хэлв. Өөрийнхөө төлөө хийсэн бүх үйлдэл талархаж эзэнд хайртайгаа үзүүлэхийн тулд Симон ямар боломжуудыг алдсан болохыг Христ нэг бүрчлэн ийхүү харуулв. Түүний хүүхдүүд баярлаж талархснаа үг болоод үйлдэлээрээ үзүүлэхгүй. Үл тоомсорлох үед тэрээр гомддог болохыг аврагч дагалдагч нартаа ийхүү шулуухан боловч илдгээр илэрхийлв. Мари яагаад ийм үйлдэл хийх болсныг хүмүүсийн зүрх сэтгэлийг нэгэнгүй уншдаг нэгэн мэдэж байв. Симоны эмэгтэйн талаарх үгсийг хэлээд нөлөөлсөн сүнсийг ч гэсэн тэрээр мэдэж байгаа. Тийм учраас би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрлагдсан. Харин багахан шигээр уучлагдсан. Нэг нь бага хайрлагддаг гэв. Симоны Есүсээс хүрсэн уулчлал өршөөлөө багаар үнэлж байгаа нь аврагчид хандаж буй хөндий хүүтэн үл оршуулсан харцаа нь харуулж байлаа. Тэрээр ердөө гэртээ урьсан үйлдэлээ Есүст хүндэтгэл үзүүлж байна гэж боджээ. Симон өөрийнхөө чухам хэн болохыг сая нэг мэдэж авав. Тэрээр урьсан зочныхоо сэтгэл доторхыг уншиж чадна гэж бодож байсан бол өөрийнхөө сэтгэл дотор байгаа зүйлсийг харин зочиндоо мэдрүүлсэн байв. Өөрийнх нь тухай Христийн хэлсэн үг хичнээн үнэн болохыг Симон мэдэв.
Түүний итгэл бишрэл нь фарисеучуудын хэлбэр төдий зүйл байжээ. Тэрээр Есүсийн инрэл хайрыг үзэн ядсан байжээ. Симон Христийг Бурхныг төлөөлж байгаа нэгэн болохыг таньж мэдсэнгүй. Майр гим нүглээ уучлуулсан байсан бол Симон уучлал өршөөлийг хүртээгүй гим нүгэлтэн хിവэр байв. Майрт ашиглахыг хүссэн зөв шударгын хатуу зарчим өөрийг нь эргүүлээд буруутгав. Цугласан олон зочны өмнө буруутгаж илэрхий зэмлээгүй тул Есүсийн уужуу сайхан сэтгэлд Симон уярчээ. Түүний Майрт хэрхэн хандаасай гэж хүсэж байсан байдлаар Симон хандаагүй билээ. Есүс алдаа энэдлийг нь олонний өмнө дэлгэхийг хүсэлгүй. Харин үнэн байдлыг нь харуулснаар өөрийн инэрэнгүй, нэгүсэнгүй илдэг зөөлөн харилцаагаараа сэтгэл зүрхийг нь эзэмдэж буруу зурууг нь ойлгуулахыг хүсэж байгааг Симон ойлгожээ. Хатуу сүмжлэл Симоны зүрх сэтгэлийг хатууруулж гимшихгүй байхад нөлөөлөх байжээ. Харин төвчээртэйгээр зөвлөгөө өгснөөр түүнд алдаагаа ойлгоход тус болсон. Эзний өмнө ямар их өртөө байснаа Симон ойлгож, эрхэмсэг бардам зангаа дарж гим нүгэлдээ гимшсэн юм. Урдын ихэрхэг фарисей байсан хүн одоо өөрийгөө өрөөлийн төлөө зориулан хүлцэнгүй номхон дагалдагч болов. Хүмүүс Майрыг адгийн гим нүгэлтэн гэж үзэж байсан боловч Христ түүний амьдралын нөхцөл байдлыг мэдэж байв. Христ түүний бүхий л найдварыг алдагдуулж болох байсан боловч тэгсэнгүй. Харин ч түүнийг цөхрөлийн гүнзгий ангал руу хөл алдаж улмаар сүрэх байдлаас нь аварсан юм. Сэтгэл зүрх оюун ухааныг нь удирдах буй муу сүнснүүдийг Есүс буруутхан хөөж байхыг Майр 7 удаа сонсжээ. Есүс өөрийнх нь талаар эцэгтэй хандан хүчтэйгээр залбирanгуйж байхыг Майр бас сонсож байжээ. Бузар муугийн ямар ч толбгүй ариун Христэд гим нүглийг ямар ихээр цэрлэлтгийг ойлгоод Майр гим нүглээ ялан дэлгэх хүчийг түүнээс хүлээн авсан. Энгийн хүний ойлголтоор Майрт ямар ч найдвар байхгүй байсан бол гагцгүй Христэд л түүний сайн сайхан зан чанаруудыг олж харсан. Авралын төлөвлөгөө хүн төрлөختний өмнө агуу их боломжуудыг нээсэн юм. Эдгээр боломжуудыг Майр олж харж чадсан билээ. Тэрбээр Есүсийн нэгүслэр бурханлаг зан чанарыг өвлөн авсан юм. Урд өмнө муу сүнсэнд эзэмдүүлж оюун ухаан чөтгөрийн оргиндог газар байсан ба нэгэн одоо аврагчтай дотн харилцаж түүнд үйлчлэх боломжтой болсон. Майр Есүсийн хөлд сүгдэн суугаад түүнээс суралцсан. Майр түүний тэргүүнийг анхлан мөнөрт тосоор тосолж хөлийг нь нулимсаараа угаасан. Майр загалмайнд иргэд байсан ба түүний цогцыг булшинд хийх хүртэл дагаж явсан. Түүнийг дахин амьлах үед булшин дээр нь хамгийн түрүүнд Майр ирж дахин амьлсан аврагчийг хамгийн түрүүнд Майр мэдээлсэн. Есүс хүн бүрийн нөхцөл байдлыг мэддэг. Та өөрийгөө нүгэлтэн буюу хамгийн том нүгэлтэн гэж тооцож байж болно. Та гэмтэй байж болно. Гэхдээ та хамгийн адгийн муу хүн байх тусам танд Есүс төдий чинээ их хэрэгтэй билээ. Тэрбээр зовлон зүдгүүр уу гашууд унсан нэг ч хүнээс нүур буруулдаггүй. Тэрээр хүн бүхэнд бүх үннийг нээдэггүй боловч аврал инрэл гуйсан хүн бүрийг урам зоригтойгоор байхыг уриалан хэлдэг. Уучлал өршөөлийг хүсч гим нүглээсээ ангиж ярихаар ирсэн хэнийг ч болов тэрбээр дуртаяа хүлээн авч өршөөдөг. Бурхны үзэн яддаг бүх хүнийг устгахын тулд Христ уур хилэнгийнхаа ундааг дэлхий дээр буулгахаар Тэнгэр элч нараа зарлиг буулгах боломжтой. Тэрбээр манай дэлхий болох орчлон ертөнцийн хар толбыг арилгахыг хүсэх юм бол арилгаж чадна. Гэхдээ Есүс ийм байдлаар ханддаггүй. Есүс өнөөдөр ариун үнэртэн ангилуулсан ширээний дэрэгдээс өөрөөс нь тусламж ирэн хайж буй хүн бүрийн төлөө Бурхны өмнө зуучлан залбирч байдаг. Түүнд хорогдохоор очиж байгаа альва хүнийг Есүс буруутгал хил амаар тэмцэж байгаа хүмүүсээс хамгаалж дээш өргөдөг. Ийм хүмүүсийг хүнч бузар тэнгэр элч буруутгаж доошоо унгаж чадахгүй. Тэднийг Христ Бурхан болон хүний язгуур чанартайгаа холбож өгдөг. Ийм хүмүүс Бурханы хаан ширээнээс цацрах гэрэл гэгээн дунд нүглийг үүрэгчийн хажууд зэрэгцэн зогсдог. Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн ялалдаг нь хэн бэ?
Христ Есүс нь үхээд бүр амьлуулагдсан. Бурхны баруун талд байдаг бидний төлөө зуучлан гуйдаг нэгэн мөн. Ром 8:33-34